Бид нар байж тэ цусаа шингэн байлгах ёстой, цус шингэн байх ёстой гэж яриад байдаг. Цус шингэн байх ёстой юу гэвэл тийм шингэн байх ёстой. Гэхдээ биднэрт энээс гадна нэг анхаарах ёстой зүйл байдаг байхгүй юу? Артерийн судасны хатварл буюу энэ атеросклероз гэдэг юмн дээр бараг анхаарахгүй тэгсэн хэрнээ цусаа шингэн байлгах ёстой гэд яриад байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид нар нас яваад ирэхээр бидний амьдралын буруу хэм маяг ч юм уу ямар нэг шалтгаанаар болоод бидний судасны дотор талын хананд өөх тоос хуримтлагдаж өрөвсөл үүсч тэрнээс болоод тэр судас хатурж байгаа байдлыг бид нар артерийн судасны хатварл гэж хэлээд байгаа юм. Одоо жишээ нь бидний аяг тавг угаадаг угаалтур байдаг штэ. Бид нар энэ угаалтур руугаа тостой аяг тавг угаагаад угаалтурын маань хоолойнд тос очиж хуримтлагдаад бид нар тэр угаалтурын хананд байгаа өөх тосын цэвэрлэж өгөхгүй бол явандаа усч урсаж чадахгүй бөглөрнө гэсэн үг штэ. Энэтэй адилхан процесс явагддаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр судасны хан чинь нэг юм нарийнхан гоё хоолой байх ёстой штэ. Ингэжээж цус маань чөлөөтэй уурсдаг. Гэвчиг тэр судасны хананд өөх тос янз бүрийн хуримтлагдаад одоо яах вэ? Цус хангалттай урсаж чадахгүй гэсэн үг байхгүй юу? Цус хангалттай чөлөөтэй урсаж чадахгүй болох юм бол бидний эд эрхтэнд цусан хангамж дутагдана, хүчил төрөгч дутагдана. Үүнийг бид нэр шинжилгээ хийхгүй тоохгүй эмчилэхгүй яваад ах юм бол энэ нэг өдрөл задарна гэсэн үг. Ингээд задарчгаар өөх тосны хитрхи болон цусны бүлэн маань явсаар хагаад тархины судасанд очиж бөглөн, зүрхний судасанд очиж бөглөн. Ингээд бид нэр тархины цус харуулт зүрхний шигдээс гэх мэт өвчин үүсээд байна. За тэгээд судасанд очиж өөх тоос янз бүрийн хуримтлагдаад байгаа энэ байдал маань ганц нэг судасанд л очиж үүсээд байдаг юм биш. Бидний биеийн аль ч судасанд үүсч болдог.